Найрамдал төсөл бол манай улсын хэмжээнд бол маш түүхэн ач холбогдолтой чухал төслүүдийн нэг. Европын холбооны энэ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг грант дээр 3 фейз ийм төсөл хэрэгжүүлж явсан туршлага огт байхгүй. Энэ бол хамгийн анхных нь. Анхных дундаа тэр тусмаа төдий аж ахуйн их сургуулийн профессор за тэгээд энэ агроэкологийн танхимынхан ингэж хариуцаж энийг санаачилж, сэдэлжүүлж тэгээ энэ пропозлуудаа өөрсдөө бичиж ингэж босгож орж ирсэн ийм түүх бол Монголд огт байхгүй. Тэгээ энэ дээр хувийн аж ахуйн нэгжүүдтэйгээ ингээ хамтарч ажиллаад цаашдынхаа хөгжлийг энийг үлгэр жишээ болоод улсын хэмжээнд дараагийн юм том уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төслүүдийн анхны сайхан гараа болох бах гэж найдаж байгаа. Өнөөдөр энэхүү арга хэмжээнд дээр өргөдөж илтгэл тавихтаа би хүний нөөц ур чадвар за шийдэх шаардлагатай асуудлууд түүний шийдлүүд гэсэн ийм сэдвээр илтгэл тавилаа. Өнөөдөр би илүү өнгөрсөн цаг хугацааны өөрийн тулгарч буй асуудлуудыг хэрхэн яаж шийдвэрлсэн яг нийгмийн хүрээнд улсын хэмжээнд бид нарт бас яг ямар асуудлууд хүний нөөцийн хэмжээнд байгаа тухайгаа илүү өөрийнхөө кейсээр туршлаганаас илүү их ярихыг орлоо. Өнөөдөр манай бүтээлч нийгмийг бий болгож байгаа энэ хамт олон маань яг доктортой хөгжлийн нийгэм рүү яаж шилжих вэ? Байгаль орчин нийгэм засаглалын үнэлгээг компани үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд хамгийн том боловсруучны асуудлууд дээр бид нар хэрхэн ямар шийдлүүд гаргах вэ? За боловсруулалтын системийг хувийн аж ахуйн нэгжүүдтэй яаж илүү уйж ажиллах вэ? Яаж монголчууд маань өөрөө дамдаа хамтран ажиллах ур чадвараа илүү сайжруулах уу гэдэг талаар илүү ийм жоохон сонирхолтой сэтэл өгсөн бодуулсан ийм сэдв сонгож авсан хүмүүстэйгээ бас юм сонирхолтой юм ярьсан гэж найдаж байгаа.